반갑습니다. 쌤배노. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Пак Жон Ву 22 жилийн турш үн төлбөргүй сайн дурын үйл ажиллагаа явуулж олон чуханд өөрийгөө эмчлэх аргыг заасаар иржээ. Түүний эмчилгээний аргыг Жумболи гэж нэрлэдэг байна. Тэрээр хүний биеийн аль нэг цэгийг олж өвчин цоврыг илэршүүлдэг байна. Энэ эмчилгээний дур зоргоороо санаанаас зохиосон зүйл огт биш юм. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд анагаах ухааны доктор, профессорууд мөн их сургуулийн багш докторуудтай урт удаан хугацаанд хамтран ажиллаж судалгаа шинжилгээ хийж үр дүнд хүрсээр иржээ. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Пак Жон Ву бол Солонгос улсын анагаах ухааны салбарын 150 орчим мэргэжилтэнтэй хамтран ажилладаг. Жил бүр улс орнуудаар явж сайн дурын ажил хийж бусдад эрүүл мэнд бэлгэлдэг байна. Пак Жон Ву гэрийн нөхцөлд эмчилж болох аргуудыг цоврал нэвтрүүлэг болгон ТV5 телевизээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх юм. 어떻게 오셨어요? 한 엎드려 ирсэн бэ гэн. Ой мөчөөр 관절하고 인클림 가락이 아이고 바닥. 한 가지만 해요. 오른손이 되게 많이 저려요. 오른손 저린가 할게요, 그러면. За за 바론 гарны чинь бадаралтыг имчилгээ гэн. 어떻게 잘해요? Яаж бадардаг вэ гэн. Ингээл жирж ирсгэл. Бид айгүй бадарт. өдөр болгоно. 매일 항상 이게 좀 지금도 통증이 있고 저린가 보네. 저려. 어떤 진단에 바다르 어떤 인지 배는 지금도 저립니다. 떨어. 지묵 주면은 힘을 주면 떨어버리네. 후추고를 인게 야가 된테 진배. 오케이. 야. 아파요? 옵트진테 아파요? 알탈은 옵트진. 여기하고 어디가 다 아파요? 알탈은 양쪽 다. 봐봐요, 한번 봅시다. 여기 아파요? 옵트진은 많이 아파요. 여기 아파요? 여기하고 알탈은 옵트진. 여기 왼쪽이 더 많이 아파요. 왼쪽이 더 아파요? 네. 목 여기 더 아프구나. 여기가 더 아프네. 어떤 알탈은 옵트진. 여기하고 어디가 더 아파요? 왼쪽. 왼쪽이. 네. 왼쪽이 더 왼쪽 아픈데. 목하고 가슴하고. 네. 그럼 여기 더 아픈데. 그걸 틴다서 아파요. 옵트스덕이네. 네. 옵트진은 아파요. 너무 아파요. 심장이 너무 안 좋은데. зүрх амар муу байна гэн. зүрхний үйл ажиллагаа. 목이니까 봐봐요. 자, зүүн хүзүүний наадын хүзүүч 이걸 нь 꼭 баруун гарын 잡는 걸 наад 안 잡아 가까이 있어서 모르겠다. 자, дунд 꽉 잡아요 хорон 이렇게. дээр. За 옷 сайн 처음 잡는 дараарай. 길에서. өвдөлтөнд дарах нь шүү гэж. 그렇죠. 볼을 대고 예. Бөмбөгөөр 꼭 нь ясандаа 눌려가지고 이렇게 тултал. 왔다 갔다. Нааш цааш жоохон өлхүүлээд 자, өвдгөө 이거는 дараад 어떤 өвдөлтэй. 자리냐면은 Амар өвдөхсэй. Та тэгээд нэг дараад ээ. Тэр чин зүүн хүзүүнд чин байгаа өвчний чинь авч сарниулж байгаа байхгүй юу? Тайвшруулж байгаа юм шүү. За. 왼쪽 목, 예. 왼쪽 목이니까 오른손 이쪽입니다. 이쪽이. зүүн талын 여기 잘 안 보이는데 여기 7-5 баруун гарын дунд хурууны 여기 요 점이거든요. 3 дугаар үе дээр нь. 여기를 잡는 거예요. 잡아봐요 다시. За дахиад та дараараа өөрөө 아파요? өвдөж 그렇죠. байна 아프죠? тий? 자, 자. 여기 아픈 만큼 목은 안 아파져요. энэ ч өвдөг тусам хүзүүний чи өвчин зүгээр болох юм аа гэх. 본인이 하면 되는 거예요. 이렇게. Тэгээд энийг өөрөө ингэж хийж имчлэх байхгүй 봐요, юу? 이제. 자, 내가 고친 게 아니고 누가 고쳐서? Би таныг имчилж байгаа биш. Хин 본인이 고친 имчилж 거야. байгаа. өөрөө өөрийгөө имчилж байгаа арга 봐봐요. шүү. 지금 뭐 줄게. 목 아파 안 아파요? Одоо өвдөж байна. 어? 안 아파요. 안 아파지죠. 그렇죠. 봐요. 다음. Ингэж өөрийгөө имчлэх арга зааж өгч байгаа шүү. За. За. 심장이 여기 너무 아파요. зүрх бол амар өвчтэй гинэ таних. 만지기만 해도 아파요. 이렇게. Тийм. Зүгээр 그죠? ингээд хүрэгтүүдэд те дарах биш хүрэгтүүдэд ингээд өвдөж байгаа байхгүй 그죠? таних. 자, 일로 봐요. За одоо зүрхний цэг баруун гарын 여기를 7 хурууны доор. 이렇게 잡으세요. 그래, 꼭 잡아가지고 왔다 갔다 하세요. За 자, имчилхэн 이 яг 자리는 сайн зааж өгж байгаагаар сайн дараад өвдөж байна. Аа өвдгөө дараад байгаарай. 오른손 요 자리입니다. 심장을 하는 Тэр 자리입니다. зүрхний цэг юм байгаа шүү. 심장은 자리인데 심장이라는 것은요. 예, 심장 마비가 올 때도 쓰는 자리인데요. 심장 마비라는 것은 심장 근육이 갑자기 굳어버리는 상태예요. 여러분 다리에 지나는 거 아시죠?
За одоо зүрхний шигдээс яагаад болдог вэ гэхээр зүрхний нөгөө нэг одоо булчингийн үйл ажиллагаа зогсохоор зүрхний шигдээс болдог. Тэгээд яг энийг яг адилхан хүмүүсийн хөлний одоо шүрмэс татдаг штэ. Шүрмэс татхаар хүмүүс ч нөөдгөн дээр ингээд шүрмэстэн газартаа дараад ахаар ингээд нөгөө нэг шүрмэсний тайлагддаг да хөлний тэрнтэй адилхан зүрх өвдгөөр зүрхэнд бид нар ч хүрэх газар байхгүй. Тийм болохоор нөгөө зүрхний үйл ажиллагаа булчинг сайжруулахын тулд одоо энэ баруун гарын энэ долоор хурны доод наад зэг дээрээ дараад ахад зүрхний тэр үйл ажиллагаанд хөдөлгөөн нэг сайжруулж өгдөг болохоор одоо шигдээс болохгүй зүрхний үйл ажиллагаанд сайн 다리는 찌가 나면은 주물러서 풀지만 심장은 주물러서 풀 수가 없어요. Тий. Одоо биний түрүүний хэлсэн одоо хөлийн шүрмэс татхад ингээд базаад нөгөөдхөө зүгээр болгохтой адилхан одоо зүрх бас тэгж одоо зүрхний одоо шүрмэс татдаг гинэ. Тэрнийг хүрч чадахгүй болохоор наад зэг дээр чин дарж зүгээр болгож байгаа шүү гэнэ. Амар өвчтэй. 자, 수한 자, За. 아파. За одоо яаж ин дарахаар өвдгөө болж байгаа. Тэр энэ дээрсэн тэр бүх ачаалал тэр бүх өвдөлтийг чинь наад зэгээр чинь ингэж тайлж үг сарниулж одоо ингэж байгаа шүү гэнэ. 여기가 심장 연관통이라고 해요. 그러면 심장이 아파서 주변 조직이 아픈 거예요. Таны нөгөө зүрхний чинь үйл ажиллагаа маш их доголдохоор эргэн тойрны чинь нөгөө одоо юунууд нь бас бүгд ингэ доголдоод өвдсөн байгаа юм байна. 자, 이걸 왜 해주냐면 어깨가 완전 안 아파졌어요. 주먹 쥐어봐요, 막 그처럼. 떨어요, 안 떨어요? Одоо ингээд таны түрүүний гар атах гад та ингээд нөгөө нэг хүчхөөр ингээд юугаац одоо болохоор зүгээр болчихж байгааз тий. Тэр чин наад зүрх чин таны хүзүү рүү очиод хүзүүнээс над гартлуу ч нөлөөлөд байгаа байхгүй. Тий. Тэнгүү зүрхэнд байгаа их ачааллыг чин тайлчаар одоо 저린 거 어때요? зүгээр болчихж байгаа юм. Гайгүй болцсон уу? Сайжруу тий. За, 많이 좋아졌어요. 많이 좋아졌잖아요. 여기 이제 배우는 거예요. 이게. За, 본인이 알아서 하면 돼요. энийг ингээд сураад өөрөөгөө эмчлэх арга шүү. Манай энэ нэвтрүүлэг маань тэгээд наад зэгүүд дээрээ байнгын ингэж дарж эмчлэх гэсэн шүү. За. За. Тэгэн дээрээ наалтны алга дарааж эмчилгээ хийснээр одоогоор бол ямар ч чичрэх, гар хөл чичрэх, хүндүүлэх юмгүй боллоо. За ингээд энэ цэгэн эмчилгээ наалт наалгаж эмчилгээ хийлгэснээрээ цаашдаа өөрийгөө болон өөрийнхөө эрүүл мэндийг ингээд цаашд өөртөө эмчилгээ хийгээд явах боломжтой боллоо. 어떻게 아파서 왔어요? Хаана нь өвдөд ирсэн бэ гэн. Ингээд хоёр хүзүү ингээд энэ хоёр талаараа нуруу яг дооцсон. 목부터 시작해서 허리 밑에까지 이렇게 아파요. 젊은 사람이. 올해 몇 살인데? 히트나스타백 16대요. 16인데 네. 목부터 허리까지 다 아프다고? 네. 16 ийм залуу насны дээр хүзүүнээс өвдөд. За. 잠깐. 아파요? өвдөж байна уу? 아파. Аль талны л өвдөж байна? 어디가 더 아파? Хоёулаа юу найдлах. янжугээ та 똑같이 아픈데 яг илүү өвдөж байгаа талаа минь сайн хэлээрэй. Баруун тал. 오른쪽이에요. 잠깐만. 왼쪽이 더 아픈데. Уулын зүүн талны илүү өвдөх ёстой доо гин. Аль нь? Зүгт. 왼쪽이에요. 왼쪽이 더 아프고 네. 얼굴이 왼쪽이 더 아프다고 적혀 있는데. Царайг чинь ингээ харахаар зүүн талх чинь өвчтэй харагдаад байгаа байхгүй юу? Нүрийг чи харахаар 자, 여기에 어깨가 아프긴데. 보자. 어깨 아파 안 아파? өвдөж байна уу? 아파요. баруун 여기 тал 하고 нь 여기 어디가 더 аль 아파? тал нь илүү өвдөлттэй? Зүгт. 왼쪽이에요. 왼쪽이 더 아프지? 네. 그래 왼쪽이 더 아프다. 오늘 왼쪽 어깨하고 허리 안 아프게 줄게. 왼쪽. Зүүн талын чинь хүзүү болон нуруугийн чинь өвдгөөргөө болгоод өгөө гэн. 오른손. 오른손. 요 Зүүн талын хүзүү өвдөхөөр наад баруун гарын 손으로 꽉 잡아요. дунд хуруу. 예, 꽉 잡아가지고 Дээр чинь наад бүм 아프죠? бөмбөгтөө бөмбөлөг наасан байгааз дар 요 минь. 뼈하고 부딪히게끔 뽀라고 Насандаа тулгаа дар. 이렇게. өвдөлт нь. 아파 안 아파? өвдөж байна уу? 아파요. Их өвдөж байна уу? 말을 해요 말. Яриараа, илэрхийлээрээ өвчнө. 아파요. 그다음에 여기는 요 손가락과 요 손가락 사이에
요 손등 있는 자리예요. 이 자리가 요 자리입니다. 여기를 똑같이 누르세요. 꽉 눌려봐요. За дахиад чанга дараарай. 앞 안 아파요? Ясанд нь тулгаад. Жохон наашин цааш нь холхиолоод үзээрэй. 여기 앞 안 아파요? өвдөж гэнэ. 바로 안 아파요. 안 아파요? 여기 잡아요. 잡아. 이렇게. 앞 안 Доош нь 아파요? дарахаар 아프지? өвдөж гэнэ. 이렇게. Тэр чиглэл рүү дарах юм шүү. Хойш чи өөрөө 아프다는 тогтоож 말이 аваарай. 아파요. өвдөж байна. 엎드지? 여기 꽉 눌려봐요. 요렇게 가야 돼. 엎드지? өвдөж байна. 엎드지? 여기 꼭 눌려봐요. За дахиад өөрөө дараарай. 그렇지. өвдөлтөнд дараад агараа. 요거 두 개를 기억하고 있으면은 목이 이제 안 아파요. Энэ хоёрыг бол цээжилчих юм бол хүзүүч өвдөх 어깨 байх 아파, гэн. 아파. Одоо яаж ин хүзүүн? 따라가. 많이 나아졌어요. 목도 보여줄게. 아파, 안 아파. хүзүүн. 안 아파요. 요렇게 하는 거예요. 알았어요? 자, 요거 За 잡고. дахиад дараа. 요것도 잡고. өвдөлтөн. 지금 어깨, 하신. 어깨 움직여봐. За ингээд хөдөлгөөд 어때? тал. Яаж вэ? 뭐 백. 괜찮아요. 괜찮지? Урд нь ингэж хөдлөхөөр өвддөг байсан юм уу? хоёр мөрөөр Одоо яаж ин өвдөж байна уу? одоо гайг. гайгүй요. 전에는 이렇게 움직일 때 여기 어깨가 아팠었는데 지금은 괜찮아요. 요거 두 개만 잡으면 돼. Энэ хоёрыг л мэдсэн байхад хүзүүч нь өвдөхгүй гэж шүү. За одоо нуруу гिच үзээтэй. 허리 아픈 거 봐봐. За нурууных нь хаана өвдөг лээ? яхаар өвддөг вэ нуруу нь? хөвтөд сууж мохор. 일어났을 때, 앉았을 때, 누워 있을 때 기태는 허리가 많이 땡겨서 아파요. 앉아 있잖아 지금. 어떤 소자가 눕지는 баг зэрэг. 약간 아파요. 앉아 있을 때. 요거 똑같이 요 자리만 잡아. 자, 이렇게 둘이 왔다 갔다가 갔다. 있다가. 근데 나이스 자신 올라 가라라. 10번만 해. 자신. өвдөж нь. За 5-10удаа ингээд өвдөлтөл наашин цаашныг болгоодох та. 눌리고 이제 허리 움직여봐. За тэгээд дарж байгаа байдлаасаа нуруугаа хөдөлгөөд үз. Хоёр тишээ. Яаж ин мэдэгдэж нь үү? 아파요. 허리가 아파. 음. 이리 와. 자, 한 자리 더 이렇게 어리니까. 여기 잡고 За гараараа 이렇게 하는 건데. гадна талаас нь 내가 дараад 꽉 눌리고 있어봐. 창 눌려가지고 따라라. 이렇게 이쪽으로. 팔은 가만히 있고 이렇게. ингээд 그럼 아플 거야. өвдөж нь дарж байгаа газар нь тэгэнгүүт чи дарж байгаа газар нөгөө тийш гараа эргүүлээд ингээд юм ушигч байгаа юм шиг ингээд гараа эргүүлж ингээд одоо ингэж дарах юм бол 여기. ийшээ ч юм уу те 1번 자리 그림이에요. 1번 자리 그림. 그래서 баруун 잡고 гарын тэр нэг номерын цэг шүү. 이렇게 өвдөж нь дарахад 빼어 있는 쪽으로. 아파 안 아파요? яс тал руугаа дараад 어, өгнө. 이제 허리 움직이봐라. За одоо нуруугаа жоохон хөдөлгөөд үзтээ. Арай хөдөлгөхөд чөлөөт болох хэвээр доо. 허리 아파 안 아파? 따라가. 좀 나아졌어요. 요게 열심히 하면은 다 나아져요. 여기도 하고 여기도 하고 해야 되는데 지금 점을 다 못 찍었거든. 보편으로 점을 찍어줄게. 여기 다세요. Тийм. 알았죠? Одоо дараа өөрөө саний тавьсан тэр цэг байна штэ тий. Тэр цэгүүд дээр. 자 지금 움직여봐. За ингээд хөдөлгөөд үзээрэй. 편해요 안 편해요? Арай жоохон хөдөлгөөнд чинь арай жоохон амар болсон байна уу? 따라가고 아무. 집에서 혼자서 열심히 하시면 돼요. Тэг гэртээ энийг айгуу сайн хийгээрэй миний дөө. 3시간에 3분씩. 3시간마다 3분씩. 3 цаг тутамд 3 минут хийн шүү гин. 할 수 있겠죠? Хийж чадах уу минь дөө? 저 그럼 이제 안 아프고 건강하게 살 수 있어요. Тий. Юу ягаар өөр өвдөж байгаа би яаж байгаа юм байна уу минь дөө? өөр 저런 ингээ хүзүү өвдгөр шууд ингээ толгоороо дамжиж өвдөд. Аха. 허리 아플 때 요거 만지면 된다. Тий. Юугаа толгой хүзүүнээс жилханда толгойч өвдөж байгаа тэр цэг дээр. Чи одоо нэг балар зурж өгсөн цэг байгаа штэ тий. Энэ тэр бөмбөлөгтэй энэ хэсгүүдийг чи дараа өөрөө зураг мурган дээрээ сайн утаснаар тэмдэглэж аваад балны хойдлоор ингэж дарж өгч массажлах хэрэгтэй шүү заяа. Тэгвэл над нурууны чи өвч, хүзүүний чи өвчин гайг болно. Тэр нааж өгсөн тэр нэг бөмбөлөг байгаа зүс тий. Одоо энийг минь дөө чи утсан дээрээ яагаад дараа эсвэл бүр ингэж сайн тэмдэглэж аваад тэднэр дээрээ л одоо юмар ингээд цаг тутамд ингээд массажлаад тэ 3-5 минут массажлаад ах юм бол өвчин чинь зүгээр болно гэдэг байгаа байхгүй юу. Өөрөө өөрийгөө ангаах тийм одоо цэгийн засал гэсэн үг шүү. За энэ ачаа. За болсон юм даа.
목 어깨가 아픈 거에 대해서 Одоо хүзүү мөр өвдөх тухай та бүхэнд тайлбарлаж өгье. Ямар үед аль хэсэг нь өвддөг вэ гэдгийг ойлгох нь чухал. Та нар ер нь мөр өвдөж байна л гэдэг. Гэтэл мөр гэдэг чинь баруун зүүн гэж хоёр талтай. 좌측이 아플 때부터 먼저 설명해 드리겠습니다. Баруун тал өвдөх үе байдаг, зүүн тал өвдөх үе ч байдаг. Одоо эхлээд зүүн тал өвдөх үеүүдээс нь тайлбарлая. 그러니까 여기거든요. Зүүн тал яагаад өвддөг вэ? Яагаад зүүн талд ачаал өгдөг вэ? Зүүн тал өвдөхөд яг хаана өвддөг вэ гэвэл хүзүү ба мөрний завсар, өөрөөр хэлбэл игэмний ясны дээрх хэсэг өвддөг. Урд талаас харсан ч ард талаас харсан ч яг адилхан энэ хэсэг өвднө. Зураг дээр 1 гэж тэмдэглэсэн байгаа. Энэ хэсэг өвддөг хүний хүзүү дагуу хажуу талаараа доошоо мөрний шугам руу чиглэсэн хэсэг дагуу өвддөг. Тиймээс энд дарж үзэхэд маш их өвдөнө. Ялангуяа баруун талтай харьцуулахад зүүн тал нь илүү их өвддөг. Ийм үед зүүн мөр өвддөг юм. 왜 그러냐? 여기 아픈 Зүүн мөр өвддөг хүний бас нэг онцлог байдаг. Урагшаа их царж байгаад хүзүүгээ эргүүлэхэд зүүн тийшээ сайн эргэхгүй. Хөдөлгөөн нь хязгаарлагддаг. Харин баруун тийшээ бол харьцангуй сайн эргэнэ. Яагад гэвэл өвдөж байгаа талын булчин чангарч хүзүүний хөдөлгөөнийг барьчихдаг учраас тэр. Тиймээс энэ хэсгийн эмчилгээний цэгийг барьж эмчилэхэд барьсан даруйд хүзүү шууд хөнгөрч эхэлдэг. Энэ хүзүүний цэгийг 10 дугаар цэг гэж нэрлэдэг ч яг 10 дугаар цэг биш. Зүгээр л C цэг гэж ойлгож болно. Энэ нь хүзүүний 1-р нугалан ба 7-р нугалмын дунд орших булчингийн ид юм. Энэ булчин байнга чангарах юм бол мөрний булчин хүртэл хамт чангараад байдаг. 긴장을 하게 되면 기 옆으로 따라서 편두통됩니다. 오른쪽 기디가 아프고요. Энэ хэсэг удаан хугацаанд чангарвал түүнийг дагаад нэг талын толгоон өвдөлт ч үүсдэг. Тиймээс хүзүүг эмчлэхгүй бол мөрийг эмчлэх боломжгүй. Мөн мөрийг эмчлэхгүй бол хүзүү идэгрэхгүй. Энэ хоёр нь хоорондоо шууд холбоотой. 아프고요. Ийм өвдөлт үүсэх үед бие махбодод өөр нэгэн шинж илэрдэг. Зүрхний доод хэсэг мөн баруун цэжний дээд хэсгэр өвдөлт мэдрэгдэнэ. Үүнийг буцаагаад харуул баруун талын зам дагуу мөрлүү чиглэсэн өвдөлт гарч ирдэг. Баруун талд игэмний ясны дээд хэсэг өвдөнө. Зүүн талд бол даалны доод хэсгэр өвддөг. Ийм өвдөлт гарч ирдэг. 가슴으로 인해서 Энэ тохиолдолд цээжний асуудлаас үүдсэн өвдөлт тул цээжний 4-р цэгийг эхэлж эмчлэх хэрэгтэй. Гэхдээ хүмүүс мөрний өвдөлтөд илүү анхаардаг. Цээж өвдөж байгааг сайн анзаардгүй учраас би 1-р цэг гэж тэмдэглэсэн юм а. 제가 1번이라고 적어놓은 겁니다. 자, 그러면요. 1번을 치료하는 Одоо 1-р цэгийг хэрхэн эмчлэхийг тайлбарлая. Зүүн мөр өвдөж байвал баруун гарын арыг ашиглана. Долоовор ба дунд хурууны яс гарын ард тал дээр нийлдэг. Тэр нийлж байгаа цэгийг олж түүнийг дарах цэг болгоно. Боломжтой бол тусгай хэрэгсэл ашиглавал илүү сайн. Үгүй бол үзэг эсвэл хуруугаараа дарж болно. 여러분은 그냥 Дарж байхдаа босоо чиглэлээр дарж гарын ард талаас бугуун руу чиглүүлнэ. Бугуун руу орох тусам маш их өвднө. Тэр өвдөж байгаа цэгийг 3 секунд дарна. Суллан дахин 3 секунд дарна. Үүнийг хэд хэдэн удаа давтахад мөрний өвдөлт арилна. Өвдөлт гэдэг нь булчин хит чангарч нэдэрлийг дараад байгаа байдал учраас даралтыг суллахад өвдөлт алга болдог. 그 아픈 잠을 꾹 지압하면서 3초간. 자, 다음에 Дараагийнх нь C гэж тэмдэглэсэн цэг. Энэ нь хүзүүг эмчлэх цэг юм. Дунд хурууны 2 ба 3 дугаар үеийн хоорондох хэсгийг барьж дарна. Ингээд хүзүүний чангарал суларч өмнө нь ирэхгүй байсан хүзүү айжмаар эргэж эхэлдэг. Энэ нь хүзүү сулраад ирж байгаагийн шинж юм. Ийм нэг тал нь маш их өвддөг хүмүүсийн онцлог нь хамар мөрийсэн нүд нь жигд бус байдаг. Үүнийг богино хугацаанд засах боломжгүй. Удаан хугацаанд хэдэн жил тогтмол хийх хэрэгтэй. Гавлын яс буцаж хэвийн болох хүртэл цаг хугацаа шаарддаг. Гэхдээ тогтмол хийвэл мөрийсэн хамар хүртэл айжмаар засарна. Одоо баруун хүзүү, баруун мөр өвдөх тухай ярив. Баруун тал өвдөж байвал 4-р цэгийг заавал санаарай. Энэ нь илэгний цэг юм. Илэг муутахад баруун хүзүү өвддөг гэж ойлгож болно. Илэгний цэгийг тогшоход амьсгаа давчдаж маш их өвддөг бол илэг их муудсан гэсэн үг. Архиудаг хүмүүсийн хувьд энэ хэсэг илүү мэдрэг байдаг. Өдөр бүр архиух нь хамгийн муу зуршил гэдгийг санах хэрэгтэй. Баруун хавирганы доогуур тогшоход огцом өвдвөл тэр хүн баруун хүзүү мөр өвддөг хүн юм. Тиймээс заавал 4-р цэгийг суллах ёстой. Баруун мөр өвдөж байвал зүүн гарын ар дээр өмнө тайлбарласан шиг долоовор ба дунд хуруу нийлдэг цэгийг дарна. Дармагц баруун мөрний өвдөлт багасч эхэлдэг. Хүзүүний цэг ч муу адил эсрэг талд нь хийн. Хуруу хоорондын завсрыг олж чадахгүй бол үзгээр зүгээр л дарчхад болно.
손바닥에서 워낙 Илэг бол маш том эрхтэн уушигны дараа орох хэмжээтэй. Хоргойжүүлэх, цус үүсгэх, дархлааны бодисын суур үүсгэх гэд маш олон үүрэгтэй. Архиудгүй хүн ч илгээ амархан муутгадаг. Ягаад гэвэл нэг төрлийн хоол хэтрүүлэн идэхэд ч илэг муудна. Монголд махыг хиддэг. Махыг хит их идвэл илэг ачаалал авна. Илгэний цэг ганцхан биш. Зүүн гарын алганы эрхийн хуруутай залгаа, өргөн хэсэг бүхэлдээ илэгний бүс юм. Тэр хэсгийг босоо чиглэлээр дарна. Эхэндээ маш их өвдөн, дараад байвал айжмаар өвдөлт намддаг. Ингэж илэгний ачааллыг суллаж өгдөг. 그걸 꾹 눌리면 어떤 현상이 일어나냐? 아까 때리던 자리 있죠. 눌리고 나서 꾹 눌리고 나서 때리면은 안 아파집니다. 간단하죠? 예. 요렇게 해서 오른쪽 목과 Дараагийн нэвтрүүлгээр нурууны өвдөлтийн талаар 여러분, тайлбарлая. 다음 시간에는 허리에 관해서 설명해 드리겠습니다.